Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэнд орой мэндийг хүргэе. Мэдээ танилцуулъя. Дуйлан 2020 хөлбөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Аймгийн мэргэжлийн хэлтийн газар нээлттэй халдварын өдрийг зохион байгууллаа. Монголын төлөөх зүрх бүхэнд сэдвийн хүрээнд илтгэл тавьж уулзалт зохион байгууллаа. Хууль дүрэн бодит амьдралд аяны дунгарлаа. Манай аймагт FM 103.3 байгуулагдсан үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Эдгээр болоод бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүй анхаарлаа хандуулна. Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдор зохион байгуулагддаг Дуйлан 2020 өсвөрийн хөлбөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Дөрөвт хичээлдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд 4 жилийн хугацаанд нийтдээ 2200 орчим тамирчид давхарцсан тоогоор хамрагдсан байна. Эрхэм хүндэт тамирчдаа. За бидний хүсэн хүлээсэн цаг мөч ирж өнөөдөр бид өхөн Дуйлан 2020 тэмцээнээ дөрөвт хичээлдээ амжилттай эхлүүлээд байна. Энэ жилийн Дуйлан 2020 хөлбөмбөгийн тэмцээн нь 5 насны ангиллаар эрэгтэй эмэгтэй гэсэн төрөл зохиогдлоо. Жилээс жилд өргөн цар хүрээтэй зохиогдож байгаа тус тэмцээнд 4 жилийн хугацаанд нийтдээ давхарцсан тоогоор 2200 орчим тамирчид хамрагдсан байна. Нийтдээ эрэгтэй эмэгтэй гэсэн хоёр төрлөөр 5 насны ангиллаар зохиогдсон уг тэмцээнд 11 насны ангиллалд хүрэл медалийг Ирээдүйн одод баг, мөнгөн медалийг Кингс баг, алтан медалийг Увс Эрдэнэ махлах сургуулийн баг тус авлаа. Харин 13 насны ангиллалд хүрэл медалийг Торнадо баг, мөнгөн медалийг 2 дугаар сургуулийн 7-гийн Г ангийн баг, алтан медалийг Golden Tigers баг тус хүртлээ. Харин 15 насны ангиллалд хүрэл медалийг Мэргэн Буучид баг, мөнгөн медалийг Мадрид баг, алтан медалийг 2 дугаар сургуулийн 8-ын А ангийн баг хүртлээ. 17 наснд хүрэл медалийг Хангард баг, мөнгөн медалийг Валенсиа нэг баг, алтан медалийг Валенсиа баг тус хүртлээ. Харин охидын багуудаас хүрэл медалийг Goldsgard баг хүртсэн бол мөнгөн медалийг Foot Girls баг, алтан медалийг Atlas Youth Gold баг тус хүртсэн байна. Энэхүү тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Хас банкны Увс аймаг дахь салбар ерөнхий ивент тэтгэгчээр Баян цагаан зам компани хамт олон мөн Зилгүү компани хамт олон ажилласан байна. За түүнчлэн мэдээллийн спонсор MBC телевиз тус ажиллалаа. Дараагийн мэдээг танилцуулъя. Мэргэжлийн хэлтийн газар өнөөдөр нээлттэй хаалганы өдрөлгийг зохион байгууллаа. Өдрөлгийн хүрээнд иргэдийг мэдээлэлээр хангаж зарим нэг асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгууллаа. Мэргэжлийн хэлтийн газар мэргэжлийн хяналтын ажилтны өдрийг өгтөж энэхүү нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж байгаа юм. Өдөрлөгөөр иргэдийг мэдээлэл болоод гарын авлагаар хангах зарим нэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгөх зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгууллаа. За өнөөдөр 5 сарын 27 өнөөдөр нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж байна. Нээлттэй хаалганы өдөр 6 сарын 2-7 хоногийн хагас бүтэн сая өдөр мэргэжлийн хяналтын ажилтны өдөр байдаг. Энэ өдрийг өгч зохион байгуулж ажлуудын нэг байгаамаа. Тэгэхээр өнөөдөр нээлттэй хаалганы өдрийн хүрээнд иргэдийн санал өргөдөл гомдлыг хүлээж авах, иргэдэд хуулийн зөвлөгөө өгөх, мэдээлэл өгөх, газар дээр нь шийдвэрлэх асуудлыг шийдвэрлэх гэх мэтийн иргэд рүү чиглэсэн үйл ажиллагааг л өдрийн туршид явуулахаар байна. Нээлттэй хаалганы өдрөлгийг жилд нэг удаа зохион байгуулдаг. Тэгэхээр энэ одоо мэдээж зохион байгуулсаар ирсэн баг тий. Үр дүн нь юу байд юм бэ? Нээлттэй хаалганы өдрийг угаасаа төрийн байгууллагууд 10 сарын 21 удаа зохион байгуулдаг. Манай байгууллагаар яг ажилтны өдрөд угтаж жил болгоно 5 сард энэ өдрийг зохион байгуулдаг байж байгаа. За нээлттэй хаалганы өдөр зохион байгуулсны ач холбогдол иргэдийн санал хүсэлтийг газар дээр нь авч шуурхаа шийдвэрлэх. За бидний ажил болж байгаа юм юу вэ? Болохгүй юм юу байгааг иргэдээс нээлттэй сонсдог. Ийм л ач холбогдолтой бас хуулийн зөвлөгөөг өгдөг. Тэгэхээр дээр нэмж хэлэхэд мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгадаг, торгодог, шийддэг гэдэг байдлаар ханддаг байсан бол 10 оны хуулийн өөрчлөлтөөр манайх болохоор аль болох хүмүүс зөвлөлий, туслалий тийм ээ болж байгаа юм юу вэ? Энэ тал дээр нь дэмждэг ийм л байгуулга болсон. 13 оны сүлжээн дээр нийт ажлын өдрийнхаа 40% л зөвхөн хяналт шалгалтанд зориул, үлдсэн хувийг нь зөвлөж, тусалж, дэмждэг ийм болоорой гэсэн л эмийг ерөнхий газраас чиглэл өгч байгаа. Энэ хүрээнд л манай байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Түүнчлэн мэргэжлийн хяналтын ажилтны өдрийг өгтөж мэргэжлийн хяналтын газрын хамт олон байцаагчдын ёс зүй сэдвт илтгэлийн уралдааныг зарлаж шалгаруултыг зохион байгуулна. За түүнчлэн нээлттэй алганы өдрийг зохион байгууллаа. Центавр нэвтрүүлгийг бэлтгэн хамт олноор оролцох юм байна. За түүнчлэн байгууллагын түүхийг харуулсан тайлбарт зургийн цомог хийж харуулах, мэргэжлийн хяналт миний амьдралд дурсамж ярилцлагыг DVD хэлбэрээр бэлтгэх, за хэлэлцүүдийн хооронд гар бөмбөг, сагсан бөмбөгийн бооцоо тэмцээнийг зохион байгуулах, ажилтнуудын дунд дартын бооцоо тэмцээн зохион байгуулах, ажилтнуудын дунд дартын бооцоо тэмцээн зохион байгуулах, харилцааны соёл ёс зүйтэй ажилтан номинацаар байгууллагын ажилтнуудаас санал авах, хайр цаг ажилуулах, шалгаруулалтыг зохион байгуулах. За түүнчлэн хэлэлцүүдийн хооронд хүзрийн бооцоо тэмцээн, цэнгэд бүжгийн тэмцээн, ажилтны өдөрт зориулсан цэнгэд бүжгийн тэмцээн зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэхүү үйл ажиллагаа нь 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар төлөвлөгдөжээ. Боловсрол шинжлэх ухааны яам, соёл спорт аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулж буй Монголын төлөө зүрх бүхэнд хөтөлбөр манай аймагт хэрэгжиж байна. За тус хөтөлбөрийн хүрээнд гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, баримтат киноны дээжээс үзүүлж, уулзалт илтгэлийг зохион байгууллаа. Боловсрол шинжлэх ухааны яам, соёл спорт аялал жуулчлалын яам хамтран Монголын төлөөх зүрх бүхэнд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. За энэхүү хөтөлбөрийн хүрээнд гэрэл зургийн үзэсгэлэн, баримт киноны дээж, уулзалт илтгэл хөтөлбөр тухайн аймаг хотод зохион байгуулагдах үеэр баримт киноны зураг авалт хийх зэрэг үйл ажиллагаануудыг төлөвлөсөн байна. За энэхүү үйл ажиллагаа нь Увс аймагт өнөөдөр зохион байгуулагдлаа. За Увс аймагаас гадна Эрдэнэт, Булган, Мөрөн, Дархан, Өндөрхаан, Чойболсон, Баруун урт, Арваахир, Цэцэрлэг, Уляаста, Ховд, Үлгий, Улаангой, Багнуур зэрэг хотуудад зохион байгуулагдлаа. За тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгч тархан суурьсан монголчууд нь Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үеэс дэлхийд даяар тархан суурьсан монголчууд болон Монгол түүх соёлын өв дурсгалуудын талаар судлаж, шинжлэх ухаан танин мэдхүүн хэвлэл мэдээллийн төрлийн бүтээлүүдийг олон нийтэд хүргэдэг төрийн бус байгууллага, тус байгууллага мэргэжлийн өндөр түвшинд судалгаа зураг авалтын экспедицээр ажиллаж дээрх сэдвийн баримтат бүтээлүүдийг тойрогддог юм байна. За тархан суурьсан монголчууд нь 11 жилийн хугацаанд дэлхийн монголчууд болон Монголын соёлын дурсгалуудын тухай бүрэн хэмжээний 15 баримтат цуврал, үндэсний болон олон улсын хэмжээнд 4 удаагийн үзэсгэлэн, 5 төрлийн хэвлэлийн бүтээлийг нийтийн хүртэл болгоод байгаа юм. За тархан суурьсан монголчууд байгууллагын санаачлан хэрэгжүүлж байгаа Монгол судлалын хөтөлбөрийн хүрээнд баримтат кино, гэрэл зургийн үзэсгэлэн, хэвлэмэл бүтээлийг олон нийтийн хүртэл болгох, өргөн цар хүрээтэй ажил өрнөж байгаагийн нэг хэсэг нь энэхүү Монголын төлөөх зүрх бүхэнд хөтөлбөр юм байна. Улаанбаатарын дөрвөн замд нэгэн бөмбөр урьдаа байгуулсан зориулж байгаа. Улаанбаатарчууд тэрийг ярихаараа за Баруун аймгийн дэлхийн монголчууд Монгол соёлын дурсгалуудын тухай Монголын төлөөх зүрх бүхэнд хөтөлбөр өнөөдөр Увс аймгийн Улаанбаатарт бас нээлттэй хийж байна. Эзэнт гүрний монголчууд Монгол соёлын дурсгалууд гэж энэ мэдээлэл өнөөдөр бид нэр Монгол орноо тойрон Монголын бүх аймаг хотуудад хүргэж байгаа. Тэгээд боловсрол шинжлэх ухааны яам, соёл спорт аялал жуулчлалын яам дэмжин тархан суурьсан монголчууд байгууллага санаачлан за тухайн аймгийн засгийн тамирын газраас яг энэ тухайн аймаг орнотод болж байгаа үйл явдлуудыг зохион байгуулж байгаа. Тэгээд яг энэ үйл явдал маань гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино, уулзалт тэгээд энэ сэдвийн хэвлэлийн бүтээлүүдийг за засгийн тамирын газар дээрх нийгмийн хүснэлтэд бэлгэлэх гэсэн юм 5 хөтөлбөртэй явагдаж байгаа. Яг энэ үйл явдлын тухай бид нараас баримтат киног бүтээж байгаа. Тэгээд үнэхээр яг эзэнт гүрний монголчууд Монгол соёлын дурсгал гэсэн энэ сэдв өнөөдөр бид төдийлөн мэддэггүй сэдв. Тархан суурьсан монголчууд байгуулах сүүлийн 11 жилийн хугацаанд дэлхийн 30 гаруй улсын 300 гаруй хот соронд очиж ойролцоогоор хагас километр замыг туулж бидний туусан замыг нь хотуудын нөрөлтөд хоригтой усаар байсан. Тэгээд 100 мянган гэрэл зургийг бодоо баримтжуулан олон нийт төргөж байгаа. Яг энэ мэдээлэл гэрэл зургийн үзүүлэнгээр уулзалтаар баримт киногоор олон нийт төргөж байгаа. Тэгээд үнэхээр эзэнт гүрний монголчууд Монгол соёлын дурсгалууд гэсэн энэ сэдв монголчуудын бүтээн байгуулагч. Бидний үнэхээр дэлхийд дээр зөвхөн эзэнт гүрний хэлхэнцаараа биш шинжлэх ухааны хот байгуулалтын гар урлын төр нийгмийн шинэ түвшин төрөстэй агуу өвдөцөг урсгал гэдгээр дэлхийн ингээр байгаа монголчууд Монгол соёлын дурсгалуудаар таньж мэддэг тийм түүхэн баримтуудыг Монгол орноо тойрон төм болцомод болон олон нийтэд үн төлбөрөөр хөргөж байгаа. Тэгээд өнөөдөр увсчуудын хувьд үнэхээр Монгол орны баруун хойд хязгаар олон угсаатны үлгэн нутаг Монголын түүхийн бахархлыг, баримтыг Монголын түүхэн олон гавьяа бүтээлсэн энэ арт түмэнд эзэнт гүрний монголчууд Монгол соёлын дурсгалуудын тухай Монголын төлөв хөргөж
гаргаж байгаа бидний туйлын байртай байна. Тус хөтөлбөр нь Монгол судлалын цар хүрээг тэлэх олон нийтэд сурчлан таниулах зорилгоор Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үеэс түүхийн нухчаан дэлхийн ингээр тархан суурьсан монголчууд болно. Монгол дээдсийн бүтээн байгуулсан Эдүгэ Дундад Аз, Төв Азийн нутаг дэх соёл шинжлэх ухааны дурсгалуудын баримт мэдээллийг үндэсний хэмжээнд төлөвлөх зорилготой юм. За ингэснээр Монголын төлөөх зүрх бүхэн төлбөрийг үндсэн нутаг хүргэх үйл ажил. За ингэсний гол ач холбогдол нь Монголын төлөөх зүрх бүхэн төлбөрийг үндсэн нутагт хүргэх үйл ажиллагааны хүрээнд Монголын эзэнт гүрний үеийн дурсгалууд Монгол соёлын галыг залгамжилж яваа монголчуудынхаа тухай түүхэн баримтат кино, гэрэл зургийн үзэсгэлэн, уулзалт, ярилцлагууд олон нийтэд үн төлбөрөөгөө өрнөж аймгийн нутгийн соёл боловсролын байгууллагуудад энэ сэдвээр 4 төрлийн хэвлэлийн бүтээлийг бэлэглэж үйл ажиллагааны хүрээнд баримтат киноны зураг авалт хийгдэж бүрэн цогц үйл ажиллагаа явагдах боломжтой юм. За түүнчлэн дэлхийн монголчууд Монгол соёлын дурсгалуудын талаар баримтат мэдээллийг орчин үеийн медиа арга хэлбэрээр хүргэх энэхүү хөтөлбөр нь үндэсний хэмжээнд буюу аймаг хотуудад бүх насны хүмүүст Монгол үндэстний ариун баялаг өв уламжлал дэлхийн түүхэнд бүтээсэн соёл шинжлэх ухааны төр нийгмийн нээлт шинжилэлүүдийн талаар бүрэн цогц мэдээллийг хүргэж нийгмийн сэтгэл зүйд Монгол түүх соёлын өв дурсгал болон их түүхээр бахархан дуурайх хандлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гинэ. Одоо нэгэн гишүүний исламын дугуй яасан тиймэрхүү маягтай тайлбарлал. Дараагийн мэдээ хууль дүрэн бодит амьдралд аян амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тус саянд төрийн байгууллагад идэвхтэй сан оролцсон бөгөөд тэргүүн байранд Улаан сумын засадрын тамгын газар шалгарлаа. Америк нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлгийн санхүүжилт Мерсикор Монгол олон улсын байгууллагаас хэрэгжилж буй орон нутгийн хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо төсөл аймгийн засадрын тамгын газраас хамтран зохион байгуулсан хууль дүрэн бодит амьдралд аян үр дүнтэй зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Хууль дүрэн бодит амьдралд аянаас амжилт өрнөж дуслаа тийм ээ. Ямар одоо шалгуураар одоо байруудыг эзлүүлв. Тэгээ энэ хууль дүрэн бодит аян бодит амьдралд гэдэг аян бол төрийн байгууллагуудад зохион байгуулсан. Энэ дээр ерөнхийдөө бол төрийн байгууллага руу чиглэсэн гол ажил бол төрийн байгууллагууд ил тод нээлттэй байдлын талаар судалгаа хийсэн. Манай өөрийн байгууллагуудын оролцоог хангахын тулд туг аяны багцыг аялуулж энэ хүрээнд нэг байгууллага дээр ажлын 7 хоногт өрнөж тухайн байгууллага хууль тогтоомжийг сурталчлах, иргэдэд төрөөслийн хөнгөж урах болохоор ажил зохион байгуулж ажилласан байгаа. Энэний үр дүнд 15 байгууллагын ажлын дүгнүүд өнөөдөр шалгаруулж байна. Эндээс гол гарсан үр дүн маань бол энэ аян ямар нэгэн аян компани чиглэн зохион байгуулалтын энэ ажиллагаанд бол төрийн байгууллагууд идэвхтэй оролцож байна. Энэ хүрээний гол гарсан үр дүн хэм бол тухайн байгууллага үйл ажиллагаагаа шинжилгээ хэлбэрээр сурталчилж иргэдэд мэдээлэл хүргэх хүртээмжийг нэмэгдүүлж чадсан. Бас сургамжтай талууд гэх юм бол аливаа ажлыг зохион байгуулахдаа зөвхөн тоо чанар хугацаанд гэж тодорхой үзүүлэлт баригдахаас илүүтэйгээр үр дүн рүү чиглэж хийж явах тодорхой чанарт суурилсан үйл ажиллагааг зохион байгуулах зүйтэй байна гэж харагдаж байгаа. Хоёрдугаар төрийн байгууллагын цахим хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэсэн бас томилтууд харагдаж байгаамаа. Тэгээ өнөөдрийн аяны дүгнээд 1-р байранд Улаан сумын тамгын газар, 2-р байранд Татварын элтэс, 3-р байранд эрүүл мэндийн газар, 4-5 байранд нийгэм халамжийн үйлчлэгээний элтэс, нэгдсэн эмнэлгийн газрууд орлоо. Энэ байгууллагуудын шалгаруулсан гол шалгуур үзүүлэлт бол зохион байгуулсан ажил, иргэдийн оролцоо хангасан байдал, ажлын цар хүрээг илүүтэй харж утсан байгаа. Өөрөөр хэлбэл Улаан суманд бол иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа авах, мөн олон хилцүүлэгүүдийг зохион байгуулах, ер нь сумынхаа хэмжээнд бол харьяа байгууллагуудад татан оролцуулах хэлбэрээр нэлээд ажил зохион байгуулсан байгаа. Татварын элтэс эрүүл мэндийн газар дээр бол иргэдэг ухтах үйлчилгээ буюу хөтчийг ажилуулсан, тасаг харьяа тасаг алга төсөвт бүгдд нь хуулийн булантай болгосон, мэргэжилтэн ажилтнаа өөртөө эрх зүй хавцтай болсон гэх мэтээр бас шинжилгээ үнэхээр бас бодит ажлууд хийсэн байгаа. Хамгийн гол нь энэ аяны өрөөнд хийсэн ажлуудыг цааш нь хөвшүүлэх нь хамгийн чухал байна гэж. Тус аяны хүрээнд төрийн байгууллагууд маш олон бодит ажлыг шинээр санаачлан зохион байгуулж үр дүнг илэрхийллээ. Мэдээллийн хөтөлбөртэй хамтдаа үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн мэдээг танилцуулъя. Манай аймагт шинээр хэвлэл мэдээллийн нэгэн хэсэг болох FM 103.3 байгууллагдан туршилтын цацалтаа хийж эхэлсэн байна. За улаан гомчууд маань хаанч байсан FM 103.3-тай хамт байж цаг үеийн мэдээлэл болоод танин мэдхүн олон нэвтрүүлгүүдийг хүлээн авах боломж өртжээ. Маш баярлалаа. Орчин үед залуусын ихээр сонсдог мэдээллийн хэрэгсэл бол FM юм. За тэгвэл усын залуус маань гэртээ машиндаа гээд хаанч явсан хөгжмийн ертөнцөөр аялж мэдлэгээ оюунаа хөгжүүлэх боломжтой боллоо. За манай аймагт FM 103.3 үүсгэн байгуулагдаж туршилтын цацалтай амжилттай хийж байна. За тэгэхээр Ус аймагт хамгийн анхны 24 цагийн эфирт 103.3 FM нэгдэж байгаа.
Тэгээ манай FM-ийн одоо нэгдээд би яг дуршилтын цацалтыг нэг 14-5 жил ерөнхийдөө гадуур аймгийнхан маань бас сонсч байна, хүмүүс ярьж байна, бас зарим нь бас их сайшаал төвлөж явж байна. Тэгэхээр манай FM маань 24 цагийн гэдэг утгаараа бас хажууд бас мэдээл мөн одоо арманууд бас бэлдсэн байгаа. Тундаг тамир Монголын нууц төвчөө за алтаа таван богд тэгээд алтаа тэгээд тийм сонсох армануудыг бас сонсогчдоо хүргэнэ. Дээрээс нь одоо ганцхан одоо дуу гэдэг ахгүй одоо аймагт маань юу болж байна, захин ертөнцид юу болж байна гэдэг мэдээллүүдийг хүргэн. Тэгэхээр та бүхэн бас 103.3 FM бас өдөр сонсоод хинэгэнтэй дуртай дуугаа захиаж болно, мэдээлэл хүргэж болно, зараа өгж болно, реклама өгж болно. Тэгэхээр энэ чөлөөтэй та бүхэн маань ирээд одоо манай эфирийн бас 75.8 техник сууц ажиллаж байгаа. Нөлөө залгаад бас тодорхой асуултыг авч болно. Ер нь зар реклам хийлгэж болох уу? Хэрвээ хийлгэхийг хүсэж байгаа бизнесмэнүүд иргэд байвал хаана хэрхэн хандах ёстой вэ? Үн тарифын хувьд юм. Үн тарифын хувьд бол ерөөсөн би аймгийнхаа хэмжээнд бас хамгийн бага тарифаар хийж байгаа. Тийм. Тэгэхээр зохиомжтой реклам, за хэрвээ зүгээр тайлбаргүй реклам, тайлбартай реклам гэдэг янз янз байгаа л да. Тэгээд одоо их бэлтгэхэд зохиомжтой реклам их бэлтгэхэд 40,000 төгрөг, за тайлбаргүй бол 30,000 гэл тэрний хооронд байгаа. Тэгээд цацалтууд нь бас янз янз байгаа. Өдөрт хэдэн удаа цацах вэ? Манайхаа телевизэн даваа талтай шүү дээ. Ер нь 15 минутанд дотоод нэг шторк реклам явах шүү дээ, тийм. 24 цагийн турш таны реклам явна. Та өдөрт хэдэн удаа цацах вэ? Тэрнээс шамаараад манайх бас өөрсдөөсөө бас бонус уншуул өгнө, тийм ээ. За нэг 10 цацууд бол манайх хэдээ 10 цацууллаа гэхэд өдөрт одоо нэг цацалт 1000 төгрөг бодлоо гэхэд нэг 10,000 байвал манайх 5,000 төгрөгийн бонус өгч жишээ. Тэгж байгаа. Тэгэхээр манайхтай бас хамтарч ажиллах аж ахуйн нэгж байгууллагууд, хүмүүс байх юм бол бас одоо манай баялагуудын 2 дахь харилж байгаа. Тэгээд 75.8 техникод 8805 тэдэг 80 сууцрал залгаад бас асууж лоолох юм байл асууж болно. Түүнчлэн Илгэн нутаг FM 103.3-аар эрхэм үзэгч та бүхэн зар сурталчилгаагаа мэдээлэл хямд үнээр захиалж чанарын өндөр түвшинд хийлгэх боломж өгөртлээ. Одоо та бүхэн их хугацааны дараагаар мэдээллийн хөтөлбөр үргэлжлэх хүлээн авч үзнэ.